Сайн бацхан үзэгчдээ EBS телевизээс бэлтгэн хүргэдэг багийн хөгжлийн тайм нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн дугаарт Хорхон аймгийн Баяндөр сумын Хөрөн булаг багийн засаг дарга сайн итгэлд өргөдөн оролцож байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. За мэнд хүргэе. Бид Баяндөр сумын хөгжлийн таймыг таймлж ярьж байгаа. За тэгэхээр Баяндөр сумын хөгжлийг ярихын тулд багийг ярих ёстой. Тэгэхээр Хөрөн булаг багаа танилцуулаач. За манай Хөрөн булаг баг маань анх 1994 онд бусад багуудын ажил байгуулагдчихсэн. Одоо бас 25 дахь жилдээ ингээд ороод явж байгаа. За хүн амын төвлөрлөгтэй Эрдэнэ дотын төв зэгт байрладаг үйлдвэрлэл үйлчлэгээ банк санхүүгийн байгууллага ихээр төвлөрсөн. За урт цагаан ингээд бас худалдаа үйлчлэгээний салбар байгууллагууд ихтэй. За мөн амралт чөлөө цагийн талбай ихтэй. Төвийн багуудын нэг онцлог ихтэй тийм сайхан баг байна. За хэдэн өрхтэй хүн амын хувьд? За 18 оны жилийн эцсээр бол 1590 орчим байсан. За яг одоогийн байдлаар бол 1604 өрх байгаа. Хүн ам байгаа. За 6000 гарсан байна хүн амын маань тоо. Өрх маань болохоор 1597 хүрсэн байгаа. Тийм байна. Одоо хэддэг засаг дарга нь вэ та? За Хөрөн булаг багийнхаа 3 дахь засаг дарга нь байна. Өмнө Түмэн Дэмрэл гэж дарга бас олон жил хийж исэн, 19 жил ажиллаж исэн. За түүний дараа Батгэрэл гэж дарга ажил 4 жил ажиллаж байгаад сумын иргэд тэмдэглэгч уралд бас нэр дэвшиж сонгогдоод дараагийн дараагаар миний бие сонгогдсон байгаа. За багийн ажлын алба маань хичнээн хүнтэй байна. За Хөрөн булаг багийн ажлын алба нийтдээ 8 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч гээд 5 хэсгийн ахлагчаас бүрдсэн бусад багуудын жишгээр л ажиллагаа болж байгаа. За Хөрөн булаг багаар сонин сайхан юу байна? Ойрын үед хийгдэж байгаа ажлууд юу байна? Энэ оны бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж байна. Ямар хөрөнгө оруулалтууд хийгдэх вэ? За Хөрөн булаг баг маань 2019 оног бүтээж ажлын жил болгож бас уриалгыг дэвшүүлж байгаа. За түүнийхээ ажлын хүрээнд бас багийнхаа аж ахуй нэгж байгууллагуудыг бол нэлээд идэвхжүүлж ажиллах, дотоод нөөц бололцоо, багийн нутаг дэвс бүртгэгүүл ажиллагаа болж байгаа аж ахуй нэгжүүдийн дотоод нөөц бололцоог ашиглаж бас хөгжилд бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулъя, бүтээн байгуулалтын ажил дээр хувь нэмэр оруулъя гэдэг ийм уриалга гаргаад явж байгаа. За үүний үндсэн дээр бол нэг байгууллага нэг бүтээж ажил гэж уралдаан зарлаад явж байгаа. За 4 сарын 1-ээс 10 сарын 1-ний хооронд энэ бүтээж ажлыг зохион байгуулалт хийгээд 1-р байр, 2, 3-р байраа шалгаруулах ийм уралдаан зарлалцсан явж байгаа. За 2017, 18, 19 онуудад бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд бол иргэдийн гарсан саналын дагуу ирэмблэгдээд хийгдэж явж байгаа. Жишээ нь 2017 онд бол 27 нэр төрлийн ажил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн байна. 18 онд болохоор 24 ажил хийгдсэн. За 19 онд болохоор 10 ажил хийгдэхээр ингээд төлөвлөгдөд хийгдэхээр бэлэн болоод байж байгаа. 6 сараас эхлээд ажлууд маань эхлэх байна. Иргэдийн саналыг ирэмблсэн гэж энэ хамгийн түрүүнд эхний 3-т нь ямар асуудлууд гарч ирв? За энэ 19 оны ирэмблэлтэр бол байр хоорондын дундын шугам засварын ажил, цэвэр бөхөр усны шугам, инженерийн шүлжээний ажил 1-р ирэмблэгдэж гарч ирсэн байна. За 2-р лифтний засвар үйлчилгээ орсон байна. 9 давхар байрнуудын лифтний засвар үйлчилгээ орсон байна. За 3-р энэ багийн байрыг бас төв хэсэг рүү шилжүүлж өгөх ажил нэлээд эрчимтэй бас иргэдийн дунд өрнөсөн. Энэ маань 3-р ирэмблэгдэж гарч ирсэн байгаа. Өрхийн эмнэлгийн урдалт баригдаж байгаа 2 дахь барилга байгаа. Тэр нь болохоор Хөрөн булаг баг яг нутаг дэвсгэрийн төв хэсэгт байрлаж байгаа учраас ийшээ багийг орооч. Тэгээд цагдаагаа 4-2-т бас үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Манай цагдаа маань 0 явуулж байгаа. Тэгэхээр тэрийгээ цатаж аваад баг эмнэлэг цагдаа маань нэгд орж төрийн үйлчлэгийг бас нэгд орос хүргэх юм боломж олцоо бүрдүүлээч гэсэн юм санал бас иргэдээс нэлээд гарч байгаа учраас 3-т ирэмблэгдсэн байгаа. За тэгээ үргэлжлүүлээд авч зогсоолын өргөтгөл, явган зам засварын ажлууд гээд ээж дараалал орсон байгаа. За одоо ингээд 4-р микрийн 14, 16, 20-дугаар ингээд 18, 20-дугаар байрнуудын голоор за мөн 4-ийн 4 давхар байрнууд байгаа шүү дээ. Энд давхар ингээд замыг нь хичнээн өргөтгөөд байгаа хэдий ч аймаг улсын хөрөнгө оруулалтаар давхар ингээд зогсоол болгож ингэж ашиглаад байгаа байхгүй юу? Чөлөөтэй 2 урсгалын
одоо автомашинууд дамжин өнгөрөх юм боломжийг бүрдүүлж яхад одоо нэг урсгал дээр нь автомашинаа зогсоочдаг. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө иргэдэс нөгөө засаг даргын уулзалтын үеэр гарч ирсэн санаад байна л да. Нөгөө цагийн хуваарьтай зохицуулт хийж өгөөч гэдээс энэ асуудал юу болсон? За энэ асуудал нэлээд бас дөрөвтэй явж байгаа. Хөөцөлтөлгөө ихтэй ороод явсан. За айлч багт бол одоо нөгөө тулгамжийн асуудал гэж байгаа тийм ээ. Ихэнх асуудлууд ер нь хөрөн болгоод тулгамжийн асуудлаар шийдвэрлээд явж байгаа. За нэг тулгамжийн асуудал бол саяны таны хэлсэн нөгөө яг орон сууцнуудын дунд замын төвжирэл. Яг бидний энэ дээр одоо судалгаа хийсэн өглөө хүүхдтэй одоо цэцэрлэг сургуульд хөргөж өгөх эсэг эхчүүдийн нөгөө машин таглах. За дээрээс нь нөгөө ажилд харах үеийн оройны цагаар төвжрэх гэх мэтлэн цайны цагаар бас төвжрэх гэдэг нэг тодорхой цагийн хугацаатай ингээд ногоон байгууламжтай гаргаад тавьчихна. Гаргаад тавьж байгаа юм асуудлууд байгаа. За энийг одоо баян хөрөн булаг багийн ажлын алба болон Орхон аймгийн цагдаагийн газартай одоо хамтарч судалгаа авсан тухайн байрнуудын одоо автомашинтай иргэдээс 190 орчим иргэдээс судалгаа авсан. За энэ дээр болохоор яг бас судалгаа авахгүйгээр нэг чиг орсголтой болгох чи гэдэг юм уу ингээд цагийн зохицуулт хийгээд цаанаасаа шууд одоо хийчихээр иргэд зарим нэгэнд дургуйстай илэрхийлэх юм асуудал гардаг юм байна. Тэгэхээр хилцүүлж хагаад яг өөрсдийнх нь одоо зөвшөөрлийг авч байгаад ингээ хийвэл бас илүү үр дүнтэй гэдэг утгаас судалгаа аваад хийгэр болсон. За цагдаагийн байгууллагаас одоо яг хаашаа аль чиглэл рүү явах юм бол илүү төвжрэ багтай зохицуулт нь хялбар болох уу гэдгийг судалгааг гаргасан мэргэжлийн байгууллагууднаас тэгээд уурхайчсан соёлын ордноос баруунаас зүүн тийшээ чиглэлтэйгээр нэг чиг өрсөлтөй болгохоор одоо ингээд явж байгаа. 11 сая орчим төгрөгийн тэмдэглэгээ тавих шаардлагатай байгаа гэсэн судалгаа гарсан байгаа. Тэн дээр нөгөө нэг байр болгоноос одоо гарах гарцсан дээр нь тэмдэглэгээ тавигдана, хоёр талд нь тэмдэглэгээ тавигдана, 9 давхруудынх нь гарцсан дээр бас тэмдэглэгээ тавигдана. Хөвштлээ бас удана л да. Хөвштлээ удана. За энэ дээр бас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 16, 18 дугаар байрны дунд 18, 16 дугаар байрны дунд гээд хоёр байрлалд хүүхдийн тоглоомын талбай болон одоо 20 машины нийтдээ 40 машины зогсоолын өргөтгөл одоо хийгдэнэ. За тэгэхээр тэр нөгөө игнэндээ тавьсан машинууд бол нийтдээ тоолоод үзэхээр 40 орчим машин л яг тавигддаг нэг игнэнд тавихаар. Тэр игнэнд байгаа машинуудаа ер нь бол зохицуулчих нь гэж бодож байгаа. За мөн яг нөгөө нэгдүгээр игнэндээ тавьснаасаа цааш нь одоо ногоон байгууламж гэхэд одоо хэлэхэд одоо өөр байдлаар болсон тийм нэг хэсэг газар байгаа. Тэрийг бол карма хэлбэр болгож одоо өргөтгөхөөр ийм ажлууд бас хийгдэхээр төлөвлөлтөө байж байгаа. Танай нутаг дэвсгэр дээр төрийн байгууллагууд цэцэрлэг сургуулиуд нэлээдгүй байгаа. 4 цэцэрлэг байна. 2 улсын сургууль байна. 2 хувийн сургууль байна. 11-р хорол бас танад хэсэгт бас тодорхой хэмжээнд орж байгаа. Орж байгаа. Тэгээ 11-ийн А, Б хэсгүүд орж байгаа. А, Б, В хэсгүүд. Согоот баг ингээд 7 хоног болгоо амралтын бям гараг байсан баха 12 цагаас нөгөө олон нийтийн цаг гээд иргэдээ ингээд 14 дугаар сургууль дээр одоо өөрсдийнх нь нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа улсын сургуулийнхаа заалыг одоо ашиглаад иргэдтэйгээ хамт ингээд чөлөөт ингээд цагаа өнгөрүүлдэг ийм цагтай юм билээ. Гэх мэтлэнгээр одоо ийм байгууллагууд хоорондоо хэрэг харшиж ажилладаг юм бол. За миний бодлоор бол одоо хүн бол нийгмээ дагаж өөрчлөгдөх зүйл хүн шүү дээ тийм. Тэгэхээр одоо 21-р зуун бол бас мэдээллийн одоо 900 учраас аль болох энэ цахим орчинд хурдан мэдээлэлээ дамжуулъя. Хурдан мэдээлэлээ солилцъя. Санал гомдол одоо бүх зүйлээ энэ цахимаар илэрхийлж одоо цаг алдалгүйгээр ингэж явъя гэдэг байр суурийг барьдаг. Тийм ч учраас Баян Дурсам хөрөн булаг баг гэдэг группийг бол маш идэвхтэй ажиллуулахыг одоо хичээж байгаа. Нийт одоо 1500 орчим өрх байгаа гэж байгаагаас 900 орчим өрхийг бол энэ группт бол нэгтгэсэн байна. Тэгээд энэ дээр одоо яг иргэн тулгамжийн асуудал юу вэ? Тэрийг шууд постлох, зургийг нь тавиад энэ асуудыг шийдэж өгөө гэхэд бид нар одоо шийдвэрлэл ингээд явж байгаа. Сүүлийн одоо жил бол нэлээд одоо сайшаалтай ажил болж байна. Сая л ихэд одоо 416 дугаар байрны хойдолд одоо нэг явган зам байгаа шүү дээ. Тэрний шат нь бол эвдрээд нэлээд удацсан байгаа. Тэрийг бол иргэд засварж өгөөч гэдэг нэг зургийг тавихад бол бид нар сая хот төгчүүлэх газартай хамтарч байгаа л тэрийг шийдвэрлэж байгаа. Ингээд аль болох жижиг одоо байдлаар хэлбэр байдлаар шийдвэрлээд явчих нь одоо иргэдээс аваад ингээд явж байгаа. Багийн одоо нөө иргэдийн оролцоотой хийж гүйцэтгэх ажлууд гэж байгаа шүү дээ. Тийм ийм чагсаалтууд байдаг юм билээ. Тэгэхээр энэ дээрээс одоо танай баг дээр
одоо хамрагдсан тийм одоо багийнхаа иргэдийг ингээ хамруулад хийсэн тийм ажлууд байгаа юу? Эсвэл хийх гэж байгаа тийм ажлууд төлөвлөж байгаа юу? За хөлбөмбөр уламж үйлчилгээний газраас бас нийтийг хамарсан одоо иргэдийг оролцуулсан ажлууд бол зөндөө зохион байгуулагдаж байгаа. Тэрэн дээр бол багийнхаа иргэдийг бас идэвхтэй хамруулж байгаа. За жишээ нь одоо 14 хорооллын хог одоо 2 хөндлөн сувг байгаа шүү дээ. Тэр сувгийн хогийг цэвэрлэх. За мөн одоо цас дагтарсан хэсгүүдийн одоо цасыг цэвэрлэх гэдэг юм ажлууд бол хийгдсэн. За одоо төлөвлөж байгаа нийтийн одоо иргэдийг хамарсан ажил гэвэл багийнхаа одоо энэ хүүхдийн тоглоомын талбаанууд одоо гэмтсэн эдэрсэн тоглоомын талбаануудыг засварлая гэсэн юм ажлууд хийх гэж явж байгаа. Тийм. Жишээ нь одоо нэг 3 жил нь тухайн хариуцлага компани 3 жил өнгөрсөн яг одоо ингээд төрөөс мөнгө гаргаад хийхэд бас хэцүү хүндрэлтэй юм асуудлууд байгаа л да. Энийг бол бас иргэдийнхээ оролцоог түшиглээд одоо хүүхдүүдийнхээ төлөө энэ хүүхдийн тоглоомуудыг одоо засварлая гэсэн юм ажлууд хийх гэж төлөвлөж байгаа. За бидний бас ярилцах цаг ингээд төхнөлийн төгсөн байна. Танд одоо өөр бас сонирхолтой мэдээллүүд байвал за мөн амьдрал дундаа сургаж гарч ирсэн туршлагаас хуваалцаач гэвэл юу дуртай. За хөрөнгө булаг маань одоо өнгөрсөн хугацаанд бол бас нэлээд олон ажлуудыг бол санаачилж хийсэн. Одоо жишээ нь шарилжгүй хөрөнгө булаг шарилж устгалын аяныг бол хийсэн байна. За ухаалаг хөцсгүй хичээлийн жилгээ сургуулиудад бол ухаалаг хөц ашиглахгүй байх чиглэлээр журам боловсруулж тодорхой зураг тооцоодтай юм зургуудыг тараасан байна. За нэг байгууллага нэг бүтээлч ажиллагаад уралдаан зарласан байгаа. За ажлын байраа тохижуулъя гэдээ уралдаан мөн зарлж нэлээд үр дүнтэй болж ажлын байраа бас сайн тохижуулсан байгаа. За бичиг баримтын стандартыг хангуулъя гэдээ бас уралдаан зарлаад багийнхаа бичиг баримтыг одоо хэсгийн ахлагчдынхаа бичиг баримт яг багаас гарах ёстой нэг судалгааг бол нэг стандартад оруулаад ингээд товёоглоод бүх бичиг баримтаа нэг чигт болгосон байна. За мөн сахилах хариуцлагыг шат бүрт гэдэг уриалгыг бас өнгөрсөн онд бид нэг гаргаж явуулсан байгаа. Бас л одоо засгийн газраас хэрэгжүүлж байгаа юм бодлогыг бол баг дээр бас хэрэгжүүлэх ёстой гэдэг үднээс авч хэрэгжүүлж байгаа. За мөн одоо сошиалор бол маш олон одоо уриалгуудыг явуулсан. Тамхины ишээ одоогийн савнд хийцгээе, хотоо зөвхөн байлгацгаая, орцондоо хогоо аяхгүй байцгаая гэдэг уриалгуудыг бол нэлээд одоо явуулаад багийн группээс бол одоо 1400 орчим шеэрлэгдсэн юм хамталтай явж байгаа. За гих мэтлэн ажлуудыг хийж байгаа. За багт одоо асуудлаа шийдвэрлэе гэдэг өрөөдөл гомдол гаргаж ирээд одоо ингэж явж байгаа иргэдийн саналыг бол маш хурдан шуурхай шийдвэрлэхийг одоо зорддог. За тэрний хүрээнд бол одоо манай багт бас бүтэн өнчин яг 2 хүүхэд байдаг. За бүтэн өнчин хүүхдээ харж байгаа нэг эмээ байгаа. Тэр эмээд бас туслах аяныг бол бид нар өрнүүлсэн. Манай багт бас нэлээд одоо тусламж хэмжлэг үзүүлэх шаардлагатай хүмүүс байгаа. Энэ хүмүүсээ бүгднийг одоо бид нар аль болох одоо тусламж хэмжлэгээ үзүүлээд төрийн одоо дэмжлэгийг үзүүлээд ингэ явж байгаа юм. За ойлголоо. Нэлээдгүй олон ажлууд хийх төлөвлөсөн байна, хийгдэж байгаа юм байна, үргэлжлэж байна. Тэгэхээр одоо тулгамдж байгаа асуудлаас байдаг ах л та тийм. Тулгамдж байгаа ямар зүйл вэ? За одоо ер нь хүүхдийн тоглоомын талбайгаа одоо бид нэр хийгдээд дуусчвал 16 18 дээр хийчихвэл ингээд дуусчихна. Хүүхдийн тоглоомын асуудал нийтдээ зэгцэрчин. За дээвэр засварын ажил энэ онд ингээд хийгдчих учраас манай багийн бүх дээвэр засварын ажлууд хийгдэх гүйцэж дуусчихж байгаа. За одоо нөгөө авч зогсоолын өргөтгөл, зогсоолын асуудал маш их хүрэлцээ муутай байгаа асуудлыг одоо бид нэр аль болох шийдэхээр ингээд явж байгаа. За мөн одоо эвдрэл гэмтрэлтэй явган замуудыг маш сайн засварлая гэдэг ийм ажлуудыг одоо ингээд тулгамж асуудал одоо хийгээд ингээд зориул явж байгаа. Тийм. Ер нь л бусад багууд төр нийтлэг тохиолддог тулгамж асуудлууд байгаа. Бусад асуудал бол ер нь л одоо болох боломжоор болцоогоор шийдвэрлэл ингээд явж байгаа тийм. За ойлголоо. Баян булаг хүрэн булаг баг манаас хөгжихнэ. Тэгэхээр ер нь та хөгжил гэдэг үгийг өөрөөр тайлбарлаж гэвэл та юу хэлэх вэ? За өмнөх одоо багийн дараа нар олон зүйлээ ярьсан байлээ. Хөгжил гэдэг зүйлийг би зүгээр хувь хүний одоо аль болох соёл, хотын соёл гэж хардаг. Хэрчнээ одоо бид нар маш мянга бүтээн байгуулалт хийгээд хичнээн олон зүйлээр хөрөнгө оруулаад тэрийг хүмүүс очиод эвдлээд, химэрлээд, тэнцэнэ хогоо хаяад, тэнцэнэ хараалаа хилээд, ариг тар суугаад ингэ байх юм бол тэнцэнэс ямар ч хүн хөгжил олж харахгүй гэж би боддог. Тэгэхээр аль болох соёлтой, иргэдтэй тийм л газрыг одоо хөгжилтэй байна гэж би хардаг. Тэгэхээр соёлтой иргэнтэй хотыг хөгжсөн хот гэж хэлнэ. Иргэдтэй бас одоо соёлтой байцгаая гэдгийг бас чин сэтгэлээс уриалмаар байна. За баярлалаа. За ингээд өнөөдрийн маань дугаарт
Бурхан аймгийн Баян Өндөр сумын Хөрөн булаг багийн засаг дарга сайн ихтгэл хүрэлцээлж оролцлоо. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. За телевиздээ сууж оролцуулсан танай хамт олонд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За Эрдэнэт хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжсөөр байна. Эх 7 хоногт шинэ дугаартай эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ.